За сүүлийн минут 40 секунд үлдсэн байна. Одоо эргээд даваад орчих. Маш гоё. Маш гоё. Намайг Минжлийн Тамир гэдэг Сэлэнг аймгийн Мандал суманд төрсэн жудо жижигцгийн хар бүстэй багш дасгалжуулагч юм байна. За манайх 2023 оны 9 сараас эхэлж жижигцгийн эрхэс гэж одоо академи клуб байгуулад одоо энэ 2026 он гарснаар 3 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байна. Жижигцүү бол ерөнхийдөө бүх насныхаа хичээлэх тохиромжтой. Мөн одоо улс их орны хэмжээнд аваад үзэх юм бол нийтийн биеийн тамир байх маш боломжтой юм спорт. Хүн болгон хичээлэх боломжтой. Бүх насныхаа өөрийнхөө одоо ачаалал тохируулаад хичээлэх боломжтой. За насны хязгаар гэх юм бол за доод манай ах бол доод нь 5 настай хүүхэд авдаг. Тэгээд хүүс бол харгалзахгүй эрэгтэй эмэгтэй хүүхдэд бүгд хичээлэх боломжтой. Сүүлийн 5. Ер нь нэг насан туршид 5 минут. Өсвөр тэгээ 3 минут. За шууд хардна гарсан дуусах юм уу гэнэ? Одоо нэг байранда баймаргүй байна. Явъя submission дуусгая. Арабын нэгдсэн Эмират улсын Абу Дабид болсон бүсний ангилалтай жижигцгийн өсвөрийн дэлхийн аврагт манай клубын Ирмүн гэдэг хүүхэд одоо авраг болсон. Мөн одоо Тулга Эрдэнэ гэдэг хүүхэд мөнгөн медаль авсан. За мөн одоо энэ миний гарын шав Төмөн Заяа Чингүүн нар одоо дэлхийн авраг шалралт тэмцээнд хүрэл медаль хүртсэн. Тэгээ ийм сайхан өрнөн том амжилтыг гаргасан байгаа. Түүнээс гадна 2026 оны он гарсаар одоо 1 сард улсын авраг бүсний ангилалтай улсын авраг зохиогдоод манай эрхэс жижигцүү академи нийт тамирчид 37 медаль хүртсэн. Тэгээ одоо жил ирэх тусам ингээд амжилт маань ахаад хүүхдэд байна ур чадвараа ингээд дахиад явж байна.